Жодо бүхийн спортын дэд мастер Амийн Арслан эрүүл мэндийн тэргүүний ажилтан Батын Молон самбуу агсын нэрэмжит Амийн аврах шалгаруулах өсвөрийн жодо бүхий тэмцээн Баянлэр сумын Ахмад багш хөдөлмөрийн хүндэт медальт Алтан гацууданд биеийн тамирын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтан Дагвын Отгонбаатарын нэрэмжит самбуу бүхийн өсвөрийн Амийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Баянлэр суманд зохион байгуулагдлаа. Жодогийн мастер Айлгаас бүрийн хэмж Батуугийн Молон самбуугийн нэрэмжит өсвөрийн Айлгаас шалгуулах жодо Сүхбаатарын Монгол сумын өвөө Монгол улсын ардын боловсролын тэргүүний ажилтан биеийн тэргүүний ажилтан Алтан гацууд багш дасгал жуулагч Дагвын Отгонбаатарын нэрэмжит өсвөрийн Айлгаас шалгуулах самбуугийн тэмцээнд оролцогч багтамжтай танилцуулъя. Габон дасгалжуулагч Хойдрон Бүлгэнсов. Сонгын дасгалжуулагч Боргар Бүлгэнсов. Давжин дасгалжуулагч Баянлэрийн багтамжтай. Жодогийн спортын мастер дасгалжуулагч Зарим сумын багтамжтай. Собица экои дасгалжуулагчийн багтамжтай. Собица экои дасгалжуулагч хөвшилтөрөөсний багтамжтай. Жодогийн спортын мастер Габон дасгалжуулагч Бүлгэнсовны багтамжтай. Монгол улсын спортын мастер Зэвүүгийн дасгалжуулагч Уулын багтамжтай. Бүгд дасгалжуулагч Монгол сумын багтамжтай. Мөнгөний дасгалжуулагч Хонцон сумын багтамжтай. Арим бол дасгалжуулагч Наран сумын багтамжтай. Ардын дасгалжуулагч Бүгд сумын багтамжтай. Чиглэл дасгалжуулагч Сүхбаатар сумын багтамжтай. Наран дасгалжуулагч Бүгд сумын багтамжтай. Тэмцээнд оролцох ирсэн байна. Заавал зочдод онцлог Монгол улсын ардын боловсролын тэргүүний ажилтан биеийн тэргүүний ажилтан Атгаас багш дасгалжуулагч Дагвын Отгонбаатар харин саадын хамтлаа. Комитетийн дарга аваад явж сургуулийн захирал магистр Айлгын спортын дасгалжуулагч Монгол улсын спортын мастер Габон Айлгын спортын тэргүүний Монгол улсын спортын мастер Монгол улсын ардын боловсролын гишүүн Баянлэр сумын өвөө Алтан гацууд хөдөлмөрийн багийн удааныг экомаар Жодогийн спортын мастер Сүхбаатарын Баянлэр сумын харьяат Амийн Арслан спортын мастер Молон самбуу агсын нэрэмжит жодогийн өсвөрийн тэмцээн Сүхбаатарын Монгол сумын боловсролын тэргүүний ажилтан Алтан гацууд Дагвын Отгонбаатар багшийн нэрэмжит самбуугийн Амийн аврах шалгаруулах тэмцээнд баг тамирчид бэлэнжсэн 10 төгссөн ерөнхий шүүгч Содон. Самбацгано. За өнөөдөр их сайхан өдөр энэ Баянлэр суманд тохиолж байна. Өнөөдөр Сүхбаатарын маань нэрийг гаргаж явсан сайхан одоо Ахмад боор одоо багш манай Батын Молон самбуу агсын одоо 8 хичээлтэй жодогийн Амийн аврах тэмцээнийг одоо нэрмжлэг зөвлөлтөнд зохион явуулж байгаа. За энэ жилээс бас манай Баянлэр сумын харьяат бас Ахмад багш Отгонбаатар багшийн маань нэршил самбуугийн тэмцээнийг зохион явуулж байна. За ингээд бас энэ тэмцээнийг одоо зохион явуулж байгаа манай Амийн Арслан Монгол улсын спортын дэд мастер эрүүлийн хамгаалалтын тэргүүний ажилтны Батын Молон самбуу агсны одоо өөр хүмүүсттэй баярлалаа. За энэ хүргэн одоо цагаагийн дэвтэрд баярлалаа. За олон сарн чимэг. За хүргэн бас Амийн начин өн баяр. За гэр бүл хам толгоонтойгоо цоммаа.
За ингээд хүрэлцэн ирсэн байна. Ингээд бас манай Автоматор багшийн маань ус гэрүүд өөрөөр ингээд хүрэлцэн ирсэн байгаа. Энэ спорт аймагт манай жодоо самбогийн спорт өндөр хэмжээнд хөгжиж тэм дэлхий аврагаас медаль, улсын аврагаас медаль авчгаа ийм сайн амжилттай явж байгаа. Өнөөдрийн тэмцээнийг бас зохион байгуулалт хүн тусцаа үзүүлж байгаа аваад тасалбартай Баянгэр сумын заамын одоо манай мажистрийн захиралтай ерөнхий боловсролын маань сургууль нийт Баянгэрчүүдтэй спорт аймгийн лидер спортын газрын эрийн өмнөөс баруун чигтээ ирэх настаавал хамгийн сайн хүний гэсэн ерөө сар шинэ сайн мэндийг төсөөлье. Тэмцээн маань хоёр сайн үргэлжлээ. За өнөөдөр бас манай Боломжтой багсны өргөдөл маань ирсэн байна. За манай Автоматор багшийн маань одоо өргөдөлд нүрэлцэн ирсэн тэмцээн уралдааны зохион байгуулалт сайн одоо өргөдөлд оролцож байна. Тэгээд энд оролцож байгаа өсвөрийн тамирчтай олдгоо болох үсгийн тэмцээн, улсын аврах шалгалт тэмцээн, дараа нь хүүхдийн спортын наадам гэж том тэмцээн байгаа. За энэ тэмцээнд одоо улам их амжилттай спортын нэрийг гаргаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Ингээд 2019 оны өсвөрийн аймгийн аврах шалгалт жодоо самбогийн аймгийн аврах шалгалт тэмцээнээс нэгдээ. Өнөөдөр бас их сайн өдөр болж байна. Сашны баярмаа саяхан өнгөрч байгаа. Та бүхэндээ бас энэ хүрээлцний зочин төлөөлөгчд нийт одоо хамтарч байгаа бүхэндээ бас сашны мэндийг дэвшүүлье. Өнөөдөр манай орон нутгад жолдоо болон самбоо үхий спорт ямар хөгжсөнийг өнөөдөр энэ хүрээлцний тамирчид хүүхэд багчууд за багш асуулжуулагчдын одоо бас хүрээлцсэн хүмүүсийн тоо бас бидний харуулж байна. Энэхүү одоо жолдоо үхий спортыг хөгжүүлэхэд манай Баянгэр сумын уугуул спортын дэд мастер эрүүл хамгааллын хэрэглээ ажилтан Батын одоо аймгийн арслан Батын болон самбуу агсны маань үр хүүхдүүд сайн маань эзлэн төрөл өнгөсөлд бас энэ бүх тэмцээнийг 8 удаагаа зохион байгуулж байгаа энэ хамтдаа бас бидний харуулж байна. Өнөөдөр жолдоо үхий спортыг орон нутагт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болон самбуу агсны хань үр хүүхдүүд төрөл өнгөсөлд та бүхэн бас сумынхаа нийт иргэд төлөвчдийн өмнөөс баярлж талархснаа бас илэрхийлье. За өнөөдөр бас энэ тэмцээн бас самбоо үхний одоо тэмцээнийг анх удаа сумдаа бас зохион байгуулж байгаа. Манай сумын хонгор сумын уугуул за Монгол улсын боловсролын төлөвлөлийн ажилтан би тамирын төлөвлөлийн ажил Ахтан гацлууд Давгийн Отгонбаатар болон түүний хайн гэр бүл бүх төлөвлөгчдийн сумынхаа нийт иргэд төлөвлөгчдийн өмнөөс хүн дарамтлал илэрхийлье. Өнөөдөр энэ тэмцээнийг анх удаа сумдаа бас зохион байгуулж байна. Өнөөдөр энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа аймгийн бие тамир спортын газрын хамт олон
дасгал жуулагч багш нар за энэ бүх тэмцээнийг ивэнд хийж байгаа нийт хүмүүстэй бас комментаа өгөх гэж дүгнэж хүн надад өшөөж байна. За тэмцээнд оролцож байгаа нийт бүх багчуудаа спортын өндөр амжилт хүсье. Та бүхний дундаас аймаг улсын бүх одоо төвлөлийн одоо аврагууд төр болтойгоо гэдэг өрөөлийг бас өргөн төшөөлж байна. За түмэн сэтгэлийн зүгээс бас одоо дөрвөн одоо хүүхдүүдийг бас шагныг гэж бас шийдвэрлэсэн бас энэ ашиг хийлээ. За самбо үгийн тэмцээнд шилдэг эрхтэй жуудаа бүхийн одоо төрөл шилдэг эрхтэй гэсэн дөрвөн дамжсныг 50,000 тусгай 50,000 өргөдөө шагналаас энэ төрөл дуулгая. За ингээд бүгд тэмцээнд нэг одоо бас Жапон байгуулж байгаа за атомны албыг одоо бас дааж одоо дэмжиж байгаа бүрэн дунд сургуулийнхаа хамт олон бүгд одоо нийт ажилласад бас эргүү тэмцээн зохион байгуулагчдын нэрийн өмнө төлөвлөсөн дараагаар төвшүүлж байгаа хэлэлцээе. Тэгээд хүн өнгөрсөн жил аймгийн аврах шалгуулах үндэсний бүхий өсвөрийн тэмцээнийг бас Лондонд зохион байгуулж ирсэн өнөөдөр жуудаа болон самбо үгийн аймгийн аврах шалгуулах тэмцээнийг бас Лондонд зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ бол түүх юм аа. Тэгээд нийт одоо нийт тамирчидаа болон энэ төрөлцийн хөгжөөний чигчтэй нийт багш насны жуулагчид нийт одоо энэ бүх тэмцээнийг ивэнд хийж байгаа зохион байгуулж байгаа нийт хүмүүстэй эрүүл дамжуулах хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Сургуулийн хөтөлбөртэй нөхцөл байдал нөгөө. За өнөөдрийн сайхан шиний 15-ны доктор багцсан шиний 15-ныхаа доктор Шаран Хажигийн шиний 15 сургуулийнхаа одоо энэ сайхан өргөн спортын өргөн энэ сайхан хүмүүсийн тэр дундаа бүгд багцуудынхаа одоо өсвөрийн аймгийн аврах шалгаруулах савчуудын тэмцээнийг бүтээн авч зохион байгуулалт хүнд ажиллагаанд оролцож байгаадаа төвийн баяртай байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа нийт багш дасгал жуулагчид тэмцээнийг ивэнтэд зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаа тамирчдаа улам их амжилтыг хүсье өрөөж сайн бүхнийг сургуулийн захиргааны нэрийн өмнөөс болон нийт баялагчдын өмнөөс хүсье өрөөё. Баялаг сумын уугууд хүний хэмж спортын дэд мастер эрүүл тэргүүний ажилтан Батын Модон самбо аксны нэрмжит жодо бүгийн тэмцээн 8 жилдээ зохион байгуулагдж байна гэж өнөөдрийн сайхан нутагтаа аавынхаа нэр алдар хойчиг үргэлжлүүлэн өсвөрийн бие биетэр оюуны болон авийн чадварыг хөгжүүлэх энэ сайхан үйл хэрэг үнэтэй бүр нэмэр оруулж бүрэлдсэн ирсэн гэр бүл үр хүүхдүүд за ах トゥ төрөл төрсөн хувийн зүгээс болон сургуулийн захиргааныхаа нэрийн өмнөөс баярлалаа хадгалснаа хэлье. За манай Сапрайгийн Баянгийн сумын хонгор нутгийн уугууд манай Баянгийн сумын Ахмад багш ардын боловсролын тэргүүний ажилтан Бинтамын спортын тэргүүний ажилтан Алтан галцоод Давгийн Отгонбаатар багш маань хань ижил үр хүүхдүүд өөрөө одоо санаачлан бас энэ жилээс анх удаа өөрийнхөө одоо сургуулийн өөрийнхөө спортын сайхан өргөний дэмжээгээр өсвөрийн сав бүхий тэмцээнийг ивэнтэд явуулж тэдтэй хамтран мөн одоо бүгд багчууд сургууль хүмүүжүүлэгч энэ олон багш дасгал жуулагчдын авиас чадварыг хөгжүүлэх үйлдвэрт үнэтэй хувь нэмэр оруулж дэмжин хамтран ажиллаж байгаа бас түүнийг их баяртай байна. Ингээд хоёр ивент гэрч хоёр сайхан буурныхаа хоёр сайхан нутгийнхаа Ахмад одоо их хэмж Ахмад багш хоёрынхаа цаашдын амьдрал сайн сайхан бүхнийг хүссэн өрөөж одоо бүхний цагаан босоод ямар үргэлжлэн ивент гэж байгаа гэсэн өрөөдийг өргөн төвшүүлье. Мөн манай сургууль дээр манай суманд энэ үйл ажиллагааг өсвөрийн аймгийн
аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бие тамир спортын газрын нийт бүрэлдэхүүн энэ тэмцээнийг шүүж байгаа мөн сундаас ирсэн удирдлагууд болон бие тамирын багш дасгал зөвлөгч нартай бас баярлалын талбартай итгэж ажлын өдөр амжилт хүсье өрөөё. Мөн спортын цагдаагийн дундаа боловсрол аксны баяр сайхны микрофон өрж байна. Өнөөдөр таны үрцээрсэн багшаас зөвлөгч амжилт баярлалын сүмийн нэг өнөөдөр таавал энэ өдрийн томоороо ажиллая. За жидгүр боловсрол тохиолдол баярлалын сүмийн яриа Монгол улсын спортын дэд мастер аймгийн арслан Батбаян боловсон бүгийн ерөнхий тэмцээн 8 удаага түүний төрсөн утгаар баримт дэврээс өмнө зохион байгуулалтаараа энэ удаа онцлогтой. За энэ бүх тэмцээнд маань 17 багийн 260 гаруй тэмцээнд оролцож байна. За жид болон одоо энэ бүх тэмцээний маань цар оролцож байгаа тамирчдын тоо маань одоо нэлээд одоо их болж байгаа. Тийм учраас энэ тэмцээнийг хамтран одоо зохион байгуулж байгаа баярлалын сүмийн засаг даргын хамгаалалт газар баярлалын сүмийн ерөнхий office-ийн сургууль аймгийн бие тамир спортын газрын хамт олонтой Монгол улсын гэрэл баярлалаа авчихна илэрхийлье. За ингээд тэмцээнд хүрсэн манай аавын дүүдрийн принципийг манай сурч өгч. За дөрөвдөө сурч оролцож байгаа. За мөн хэрдний ах. За манай апсан гэрүүлийн хамт хамаагийн хамт оролцож байна. За ингээд энэ тэмцээнд оролцож байгаа өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Өчигдөр таталтай ажилтнаар амрын хамгийн сайхан үний хүсэйгөө. За энэ тавхад спортын баруурсан ерөнхий боловсролын лабораторийн сургуулийн физикийн багш улсын орны хөл медаль аймгийн боловсролын салбарын тэргүүний багш Атбатын оюутны таны хүндрэн өрж байна. За санаатай өнөөдөр энэ төвд хэрэгцэн ирсэн тамирчид, багш дасгал зөвлөгчид, зочин төлөөлөгчид, үзэгчид, баярлалын сүмийн нийт хэлэг та бүхнээ энэ өдрийн түрэн намаар өнөдөрөөр мэдчилж байна. Та бүхэн хашийн мэд хүсье. За өнөөдрийн энэ сайхан өдрийн аймгийн аврах шалгаруулах самбар бүхний тэмцээний аавын мэдчил болон зохион байгуулж байгаадаа бүр их баяртай байна. Миний аав батхан он цагийн олон нарийн нухчаар тулгын өөр дэдийнхээ өөрийг сургаадыг түүхийн нөхөрлөснөө түүчилэн буугаж баярлалын сүмийн ерөнхий боловсролын сургуульд ажиллахдаа олон нарийн хүүхэд залуусыг их спортод шөнөд орж их спортоор хичээлдэг алхмыг ихтүүлж хөнгөн атлетик, гимнастик, саав жудо, чулуун үндэсний төхөөр хичээлд тасалж сум аймаг улсын нэрээр дуусан Батбаян спортын төвөнд өөрийнхөө нэрийг оруулсаар ирсэн багш шүү. Сумын дэдлэр табан болгон цоцсон дундуур нь төвшиж байдаг судраг төвдөө инфекцна суух төвдөөцийн орон шүтэн баян бүхмийн аваа ерөн бүрийн зөрсөн догшиж байдаг их нутагт эдгэн түнээс минь төрөн гарсан гимнастикийн улсын аваргын хүрд медаль сурч чи болоод пиано сурчдын хүрд медаль сурч альма улсын аваргын жудо бүхий мөнгөн медаль мөнгөцөг аймгийн үндэсний бүхий аврах хэрэг хор аймгийн хүчин зовдон даваа төрөд аймгийн хацар зовдон анх үргээд дуслаа башгүй олон шаврын өнөдөр аавын шавыг энэ төрлийн дусан суртаа үнхээр баталтай байна.
хайртай аавынхаа нэрмжид энэ тэмцээнийг ээжид анх удаага нэрмжид болон зохион байгуулж байгаадаа бүр өвчтөд бид төлөвлөж байсаар аавын нэрмжид саап бүхийн өсвөрийг аймгийн аврах шалгуулалт тэмцээнд оролцохоор энэ бүтцэн эсний нийт тамирчидаа багш таслалжуулагчдаа зочид төлөөлөгчдөө баялаг сумынхаа нийт иргэдтэй хишиг хийгээд буянтай дагшин нуур шигээ харагдаж насан хийгээд хурдтай шилийн нуур шигээ батхын өндөр тэмдэг гэрөөний өөд өөдрийн өргөн төшөөлье. Мөн бидний саналыг бүлээн авч дэмжин туслаж хамтран зохион байгуулж байгаа аймгийн батнасны даргатай бид тэмэр спортын газрын хамт олон Мажик сургуулийн захиралтай бүрэн сургуулийн төрөлх сургуулийнхаа хамт олондоо мөн баялаг сумын засаг даргын томрын газрын хамт олондоо баярсны талбарснаа илэрхийлээд багштай баяр багчуудтай цоо эцэг эцгийн нэрмгийн эрдэм номтод мэрэгэн батхан амжилтуудаар ариун байхыг хүсэн ирж байна. Та бүхнийг минь бүхий тусгай хэмээн ивэх болгоё. хайртай шүү. Аав ээж хоёр нь эрүүл их байж урттай наслаарай гэж бүр өвчтөд зүгээр ерөөд өргөж байна. Савитний чөлийг алдаагүй тамирчны ялалт хэмтэн алдаагүй Савитний чөлийг алдаагүй тамирчны ялалт хэмтэн алдаагүй Нарман дулсан Эцэргийн эцэтмэн Одон аавын хүмүүдийн Одон болж гэлзараа Савитний чөлийг алдаагүй Тамирчны ялалт хэмтэн алдаагүй Савитний чөлийг алдаагүй Тамирчны ялалт хэмтэн aldaaгүй Zakit өнөөдрийн энэ сайхан өдөр хүүхэд багцуудаа энэ сайхан урьдчилан тэмцээний ирээдүйн зохион байгуулалт хоёр сайхан Ахмад эмч багш хоёрынхаа үр хүүхдүүд гэр бүлийн дахин баярсан талбарснаа илэрхийлээд сургуулийн захиргааны зүгээс хүндэтгэл үзүүлж байна. За батламж хүндэт нөхөр давгийн Отгонбаатар танд өсвөрийн аймгийн аврах шалгаруулах самбгийн тэмцээнийг ивээнтгэж өсвөр залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хөрөнгө оруулалтыг үнэлэн таны гэр бүл эрүүл сайн сайхныг хүсэн Монгол бүхний хэмээр мөнгөд ивэж явахыг бэлдэж хадгалах хадгалуулав. Баялаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа 2019 оны 2 сарын 16-нд ширээд аймгийн аврах шалгаруулах өсвөрийн сав бүхний тэмцээн баялаг сум. За ингээд ашигаа хүндэтгэж Арцаг хадаг мөн айдээс батламжийг сургуулийн захиргааны нэрийн өмнөөс хатооны ингээд Отгонбаатар багшийн маань Модгын шав аймгийн ачиг бие тамирын багш одоо бодит сайхан авьяасаа хүн чадвар багшийнхаа одоо үеийг уламжлуулан явж сум орон сургуулийнхаа нэрийг аймагтаа бүстэй улстай анх төвтэй одоо сүүлийн жилүүдийн амжилтаар үзүүлж хамт олонныхоо сурагчдынхаа нэр алдрыг мандуулж яваа аймгийн начин даваа жаргалаар сургуулийнхаа захиргааны хүндэтгэлийг багшд нь өргөн бариулъя. Багштай эрүүл сайн сайхан хэрэгцээ өрөөе.
хүндэт Батовтай модон самбуу аксны гэр бүл өсвөрийн аймгийн аврах шалгаруулах жууда бүхий тэмцээнийг ивэдэтгэж өсвөр залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хөрөнгө оруулалтыг үнэлэн танай гэр бүл эрүүл мэндийн сайн сайхныг хүсэн Монгол бүхий босоо цагаан тиймэр мөнгөд ивэж байхыг бэлэгдэж талархав. Баянлаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа 2019 оны 2 сарын 16-нд ширээ аймгийн аврах шалгаруулалт өсвөр үеийн жууда бүхий тэмцээн Баянлаг сум. За ингээд охон таван чимгийг энэ сайхан сургуулийн гүнзгий төвлөрж байгаа батламж мөнгө аялтай суу гардан авнууд хэмээн урьж байна. За хадгалаад өстэй хөндлөлцгөө. Одоо агшныг тохиолдуулан мөн энд манай сургуулийн 2018 оны 8 сарын 10-нд болсон байгаа. Бид бүгд 18 оны 8 сарын 10-нд тэмдэглэсэн бас учир утгатай 80-ийг дандаа одоо 2018 оныхаа 8 сарын 10 80-ийн ой гэдэг бүх утга учиртай тоонууд авсан энэ сайхан өдөр бас зохион байгуулсан байгаа. Ингээд модон самбуу эмчийн маань өр хүүхдүүд бас 8 удаагийн тэмцээний зохион байгуулж үнэхээр их баярлж байна. Ингээд зэйрэгчтэй одоо өр хүүхдүүд энэ сайхан хүргэцүүл манай модон самбуугийн 4 сайхан гатан охинтой одоо энэ сайхан хаа хүргэцүүл аавынхаа энэ сайхан адраг авьяаг ингэж ивент итгэж өргөжлүүлэн явуулж байгаа бас хувийнхаа зүгээс олон нутгийнхаа жоолны өмнөөс баярлалаа татгаснаа дахин итгэхэд яа та бүгд эрүүл сайн бүхний хүсье өрөө. Ингээд 80-ийн хүндэт тэмгээ бас энэ агшныг тохиолдуулан бүрдэн ирсэн хүндэт очтой гадуудыг гэж бодож байна. Ингээд Отгонбаатар багшийнхаа гэргээ саалгчгээ үрж мөн модон самбуу эмчигээ гэргээ зэйрэгчтэй бас 80-ийн хүндэт тэмгээ гадуудыг гэж битгсэн юм аа. Ингээд та бүхний гарч ирж хүндэт тэмгээ гадаа өнөө хэмээн үрж байна. За ингээд Баянлаг сумын өвгүүд хөдөлмөрийн хавьяаны удаан түгээн орон татан гацсан спортын мастер бас шарын экомаркega үржээ. За биетэмэр спортын газрын ахлах тасалжуулагч алтан гацсан орнд спортын мастер амбутыг үржээ. За энэ хамжуудаа бүхэн мэрэгжилтэн биетэмэр спортын газрын мэрэгжилтэн алтан хуйгийн суулгын таныг үржээ. төрсөн дөө эрдэнэнийг ахигаа урьж байна.
आज
Эдийн хөгжлийн наадмын албан медаль, Аз дэвийн аварга, улсын аварга, олон улсын тэмцээний мөнгө төрөлх медаль, Монгол улсын шилдэг хөрөнгө, Сүхбаатарын шилдэг төвөрчин мөнгө сурагч байна. Эндгэсний төрөлх сургуулийн төвийн Авбатрын игэр цэцэг, жижигсэн бүхий Азийн аварга, шалгалт тэмцээний мөнгө, Монголын Жодо академийн олон хотын тэмцээний хөрөнгө, айлын аварга шалгалт Жодо цаа бүхий аварга, 2019 оны насан туршидын айлын аваргын алтан медаль, 2019 оны Баянгэр сумын 9 намтны нэг болсон шилдэг сурагч. Энэ шилдэг сурагчдаа халуун төстэй баярлалаа. За баярлалаа үнхээр шилдэг сайхан танилцсан өнөөдөр энэ Баянгэр суманд хөрөнгөсөн байна. За ингээд бас шагнал гаргуулнаа. Үгүй энэ. За бас бид өнгөрсөн 18 онд Скопранд биеийн спортын байгууллага хурж өгсөний түүх дамжлагын ойр өргөн нэрээр тэмдэглэн өнгөрсөн байгаа. За бид тэр болгон одоо бас ерөнхий боловсролын сургуулийн 12 жил гэдгээр нь одоо аймгийн аврал шалгалт тэмцээнд оролцсон одоо сая журмшуулдаг байгаа. Ингээд 12 жилийн сургуулиас шилдэг сургуулиас Түмэн зохисмын ерөнхий боловсролын сургууль нийлсэн байна. Түмэн зохисмын багш өргөж за ингээд шагналыг Скопраны спортын газрын мэргэжилтэн Монголын үндэсний албаны хорооны гишүүн Энкмар харагдав. За шилдэг 9 жилийн сургуулиар Өөрийн сумын ерөнхий боловсролын сургууль багшийн мөнгөд өгсөн энэ байна. Тэгэхээр за багшрыг үржээ. Багшрын за үржээ. За шагналыг аймгийн мэргэжил спортын газрын самжид авах сургуулиуд Монгол спортын дэдмастер супер доктор Зааварсна өгдөрүүлсэн энэ өнгөрсөн 2018 онд бид спортын байгууллага Скопранд үүсгэсэн төв 70 жилийн өмнө өгсөн байгаа. За ингээд 70 жилийн одоо медалаар Баянгэр сумын эсрэг аваад өгч таны шагналж за ерөнхий боловсролын сургуулийн захирал магистрын төвлөрч за Батын Монгол сумбоо агсны сарамчны төвлөрч за Баянгэр сумын Бату сасан мэргэжил спортын Осморын хөдөлгөөнд залуугаа байна. Дэвлэгдэх багш байна. Дэвлэгдэх. За Бату дэвлэгдэх багш.
тэр тохиолдолд улсын аврага тэр дэлхийн тэмцээнээс сагд авсан тэр сайн хадгалдаг байгаа. За ингээд жижигхэн бүхийн өсвөрийн Астын авраг шалгах тэмцээнд ангид орсон ихэцэг байна. За ихэцэг ангид сүлбэр эрдмийн харамстай 100 минут төгөөд шагнад байна. За хүнд өрнөсөн хүндэт модон самбагсын гэр бүл хүүхдүүд аймаг орон нутгийн ажилтны хөгжил өсвөрийн тамирчдын бэлтгэн гаргах үйлчлэлд үнэтэй 20 мянган өрнөсөн хүнд аймгийн бизнес спортын насрын хүндэт өрнөсөн хадгалуулав. бизнес спортын насрын дараа авахтсан баруун 2019 оны 20 сарын 16-нд за манай сая энэ за сарын зүгээрээ хүртэн бас яг манай отгон баатар багштай бас ажлын хүнд өрнөж байгаа. За дээрээс нь отгон баатар багштай бас энэ ашиглаа. За давгавтай отгон баатар таныг биеийн спортын хөгжлөөс оруулсан том нэмрийн хүнд биеийн спортын газрын хүндэт тэмдэглэр шагнав. Засгийн газрын хөрөнгөний шаардлагыг бизнес спортын газрын дарга шарав гэмт гэсэн юм байна. За одоо Баярын үлэмстэй зогсон Тавик нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Тавик нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Ингэжтэй нарман дулсан Зоргийн эзэдмэн Одон авийн хүмүүдийн Одон болж гэлзаараа Тавик нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Тавик нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Amar Tushin
Баянлгэр сумын Ахмад багш Давгийн Отгонбаатар 1967 онд Улаанбаатар хотод 10 жилийн 3 дугаар сургуулийг дөрвсөн. Захиргаан шугам сүлжээнээс ажлынгараа эхэлж 1970 онд цэрэгт мордож цэргийн албыг нэртвэртэй хаасан байна. 1973 оноос нийгмийн аюулыг хамгаалах яамны нисэх гал командад аврах гал сүнэгчээр ажиллаж байгаад 1985 онд Улаанбаатарын их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлэр төгсжээ. Баянлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2010 онд өндөр насны дэтгэврт гарсан тус сургуулийн Ахмад багш нарын нэг юм а. Биеийн тамирын багшаар олон жил ажиллахдаа спортын гимнастик, хөнгөн атлетик, самбо, жудо, чөлөөт үндэсний бүх зэрэг олон төрлүүдээр олон шавнараа дасгалжуулж, Сум аймаг улсын чанартай тэмцээн уралдаануудад огтмол амжилттай оролцож, медальт байруудад шалгарч байснаас жудо бүхийн улсын аваргын мөнгөн медаль зурагч нэг, спортын гимнастикийн улсын аваргын хүрэл медальт зурагч нэг, аймгийн цолтой бүх 2, сумын цолтой бүх 11 төрүүлснээс гадна багаараа аймгийн алт мөнгө хүрэл медалийн болцлуудыг удаа дараа хангаж байсан бахархам амжилтуудыг дуртахад таатай байна. Энэхүү спортын салбарыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд залуунаас чин сэтгэлээ зориулсан багшийнхаа нэрэмжит тэмцээнд олон шавн оролцохоор аймгийн 13 сумаас зорингогдсон байна. Тэмцээнд 300 гаруй тамирчид хүчтэнхэ авхаал самбаа ур чадвар асарын 2 өдрийн туршид өрсөлдсөн байна. Зоригийн эзэдмэн олон аавын хүмүүдийн отон болж гэлзараа тавигний чгник алдавы тамирчны ялот хямдхан олдоогүй тавигний чгник алдавы тамирчны ялот хямдхан олдоогүй. За өнөөдөр ингээд сар шинийн бэлэг сайн өдрүүдийн энэ өдөр Сүхбаатар аймгийн Баянлгэр суманд Сүхбаатар аймгийн Хонгор сумын уугуул биеийн тамирын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын тэргүүний ажилтан Алтан гац одонд одоо бидний аав Отгонбаатарын нэрэмжит аймгийн өсвөр үеийн сан бүхий аврах шалгаруулалт тэмцээн өнөөдөр амжилттай эхэлж байна. Тэгээд өнөөдрийн хувьд маш их бэлэг дэмрэлтэй их сайхан учир ерөөлтэй өдөр байна. Бид нар энэ тэмцээнийг сум орон нутгата анх удаа мөн төрлөх сургуулийнхаа хамт олон, биеийн тамирын спортын газрын хамт олон, сумын эцэг даргын тамирын газрын хамт олонтой хамтран зохион байгуулалтаа туйлын их баяртай байна. Ингээд өнөөдрийн энэ аймгийн аврах шалгаруулалт самбо бүхийн тэмцээнд хамгийн гол онцлог нь хэмэд нийт бүх сумдууд 12 сумын 12 баг 4 ерөнхий боловсролын баруун сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн 4 баг нийтдээ 17 баг хамт олон 230 тамирчин 50 гаруй багш дасгалж өгч нийтдээ 300 орчим бие бүрэлдэхүүнтэй ийм өндөр ач холбогдолтой тэмцээн болж байна. Ингээд энэ бүх арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан аймгийн биеийн тамирын спортын газрын хамт олон болон Баянлгэр сумын эцэг даргын тамирын газар ерөнхий боловсролын 4 сургуулийн хамт олондоо баярсан талархлаа илэрхийлье. За Сүхбаатар аймгийн өсвөр үеийн аймгийн аврах шалгаруулах самбо жуудагийн тэмцээн манай сургууль дээр манай суманд одоо анх удаага зохион байгуулагдж байна. Энэ удаагийн тэмцээнд 16 сургуулийн 300 гаруй тамирчид, 50 гаруй дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. Өнөөдрийн энэ тэмцээний самбо бүхийн тэмцээнийг манай Ахмад багш ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын тэргүүний ажилтан Алтан гац одонд Давгийн Отгонбаатар багш маань хань үр хүүхдүүдийнхээ хамт ивент гэж явуулж байна. Мөн жудо бүхийн тэмцээнийг Сүхбаатар аймгийнхаа хэмжээнд 8 дахь удаага зохион байгуулж байгаа Модом самбо аксны маань үр хүүхдүүд бас одоо төрлөх нутгийнхаа төрлөх сургууль дээр хүрэлцэн ирж бас энэ тэмцээнийг ивент тэтгэж байгаа туйлын их баяртай байна. Ингээд энэ тэмцээнийг зохион байгуулснараа хүүхэд багчуудын маань биеийн тамирын спортыг хөгжүүлэх их үйлс болон эцэг эхчүүдэд бас биеийн тамирын боловсролыг одоо багш нар маань хүргэж байгаа энэ сайхан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа сургуулийн захиргааны зүгээс болон нийт баг төмөрчид боловсролын байгууллагын багш ажилтны өмнөөс туйлын их баяртай байна. Ингээд нийт тамирчид багш дасгалжуулагч надад тэмцээнд амжилт хүсэж эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн өрөөж одоо
энэ тэмцээнийхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэн баг болгон амжилттай ахиулсан амжилттайгаар сургууль сум орон нутаг руугаа одоо буцна байхаа гэдэгт итгэлтэй байна. Молон самбо агсны нэрэмжит өсвөрийн амийн аврал шалгаруулах самбо жуда бүхийн тэмцээн Баянлагэр сумын 16-17-нд 2 өдөр боллоо. Энэ сурагч Идэрбат самбо бүхөр алт, жуда бүхөр хүрэл медаль, сурагч Эрдэнэ лам хос хүрэл медалийн эзэд болж Бахтам сайхан амжилт үзүүллээ. Багшаавд Халуунбаяр хүргэе. Бүхийн спорт хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалсан сургуулийн захирал Нанин Зэцэг тамгын газар иргэдийн нийтийн хуралд маш их баярлалаа. Далбаг алдар нэртэйгэн өргөж алдаг сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон тавитны чөлийг алдагыг тамирчны ялалт хямдхан алдоогүй тавитны чөлийг алдагыг тамирчны ялалт хямдхан Ингişten armandulsun İrçargin izitmen Adın avin hungudin Adın balçıkıl zara Tavit niçgülik aldavit Demirçni yalıt Yımkın aldovi Tavit niçgülik Aldavit Demirçni yalıt Yımkın aldovi Ярвалтрын шуханы чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэ